Сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө бичлэгээр өмнө нь хийсэн байсан шоколадтай тортныхоо хуучин бичлэгийг сэргээж оруулсан байгаа. Би энэ тортныхоо кексийг мөн кремийг тус нь хоёр хэсэгт хоёр бичлэгээр оруулсан байсан болохоор амар ойлгомжтой байх үүднээс нэг бичлэгт багтааж оруулахар шийдсэн байгаа. Энэ хүү шоколадтай торт маань хийхэд маш амархан, мэдээж маш гоё амттай, ямар ч баяраар хийхэд тохиромжтой, удахгүй болох шинэ жилийн баяраараа хийгээд шинэ жилийн уур амьсгал оруулаад чимгэлчиж бас болно. Эхлээд кремээ бэлдээ тавьчин орцонд маань 150 г шоколад, би ийм шоколад хэрэглэсэн байгаа. 800 мл сүн крем буюу whipping крем орно. Бүх орцуудаа дор мэдээлэл хэсэг давхар оруулсан байгаа. Ороод үзээрэй. Ингээд халуун усны ууран дээр шоколадаа хайлуулна. Ингэж хайлаад ирэхээр нь сүүн крэмээ дээрээс нь хийгээд сайн хутгаж холиод хөргөгч нь хамгийн багадаа 6 цаг байлгана. Эсвэл хэрэглэх өдрийнхөө өмнөх ороонд бэлдэж тавиад хөргөгч нь хонуулчвал маш сайн байдаг. Одоо кексээ хийцгээе. Орцонд маань 40 г какао, 20 г нутаг хөлгөгч буюу бекинг паудер, 1 цайны халбаг шингэн ванили буюу ванили экстракт, эсвэл 1 бут ванилийн сахар, 8 ширхэг өндгөө шар цагаанаар нь салгачихсан байгаа. 130 г гурил, 130 г хүнсний зардал буюу харахмал, 260 г сахар орно. Эхлээд өндөгний цагаанаа өтгөртөл нь миксердэнэ. Өндөгний цагаан маань өтгөрөөд ийм болсон байна. Одоо өндөгний шаран дээрээс сахараа мөн шингэн ванилигаа хийгээд цайвар өнгөтэй болтол нь миксердэнэ. Ийм болохоор нь өндөгний цагаанаасаа бага зэргийг хийгээд зөөлөн хутгаж холино. Одоо өндөгний цагаанаа бүгдийг нь хийгээд маш зөөлөн хутгаж холиод үлдэгдэл бүх хуурай орцуудаа шигшгчээр шигшээд мөн адил зөөлөн хутгаж хольж өгнө. Ингээд бэлэн болсон зуурамгаа 26 см-тэй бэлууны хэвэнд хийгээд урьдчилж халаасан шарга шүгэн дээр доороос нь 175 градус 40 минут болгоно. Ийм болохоор нь хөргөө төр тавьчихна. Бүрэн хөрснийхэн дараа кексээ хэвнээс нь салгаж аваад 3 хэсэг жигэд хуваагаад өгнө. Кекс маань ийм болсон байна. Одоо кремээ миксердэж өтгөрүүлнэ. Би өчигдөр ороо кремээ бэлдэж тавиад хөргөгчөнд хонуулсан байгаа. Ингээд крем маань бэлэн боллоо. Одоо тортны суурин дээрээ бага зэрэг крем түрхээд кексээ тавиад ингээд тортоо жигэд өрөөд өгнө. Би ийм тортны цагиргийн хэв хэрэглэсэн байгаа. Ингэснээр ажиллахад амар байдаг. Одоо дээрээс нь савнда үлдсэн бага зэрэг кремээ ингээд жигэд түрхээд өгчнө. Ийм болохоор нь хөргөгчөнд ойролцоогоор 2 цаг байлгана. 2 цагийн дараа 200 мл сүн крем буюу whipping крем миксердээд тортныхоо зах хэсгээр нь жигэд түрхээд өгнө. Заавал ингэж тусад нь сүн крем миксердэх шаардлагагүй. Эсвэл тортоо өрж байхдаа тортныхоо гадуур хэсгийг нь бүхэлд нь дан шоколадтай кремээр жигэд бүрээд өгч бас болно. Одоо торто чимгэлцгээе. Би эдгээр жимсээр чимгэлсэн байгаа. Тухайн баяртаа зориулаад чимгэллийг өөрийнхөөрөө яаж ч хийж болно. Хэрвээ энэхүү шоколадтай тортоо өмнө нь хийж үзснүүд маань байвал доор комент хэсэгт сэтгэгдлээ үлдээгээрэй. Ингээд амтад шоколадтай торт маань бэлэн боллоо. Амжилт хүсье. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.